2019 онд Монголын археологчид 50 гаруй нэн ховор олдврыг шинээр илрүүлэн гаргажээ. Үүний дотроос Архангай аймгийн Өндөр Улаан сумын Гол мод 2, Хүннүүгийн язгууртны булшны гайхамшигт олдврууд дэлхийн шилдэг археологийн 10 нээлтийн нэг болоод байна. Монгол орны нутаг дэвсгэрээс жил бүр нэн ховор эртний түүх дурсгалын гол гэрч болсон археологийн олдврууд олдсоор байна. Хамгийн чухал нь археологчид түүхийн дурсгалт олдвруудыг малтаж гаргахдаа ямар нэгэн эвдрэл гэмтрэл учруулгүй гаргаж байгаа нь олон улсын археологчдоос өндөр үнэлгээ авч байна. Архангай аймгийн нутагт хийсэн Гол мод 2, Хүннүү язгууртны 2 булшнаас л гэхэд хаш чимэглэлт илд, ганц эвэртийн хээтэй 19 адууны тоног чимэглэл, 15 адууны толгой моринд хэрэгтэйгээ оршуулгдсан баатрир олджээ. Хүнүүгийн түүх шил, оюуны бол эдийн соёлыг судлах маш чухал үр ашигтай ийм судалгааны их сурвалжууд бий болсон. Тухайлах юм бол Хүнүүгийн шаниугийн алтан титэм, нэг эвэрт ангирган дүүсүхий одоо иж бүрэн адуу малын тоногдлонтэй болсон. Хөвсгөл аймгийн умард нутгийн Дархтын хотгор тул археологийн судалгаа хийж байгаа. Өрөмтэй 3 вар, шар тос дүүрэн одоо 1 варыг бол илрүүлж олсон. За үүнээс гадна Хүннүү болоод монголчуудын энэ тэнгэр шүтлэг, нар сарны шүтлгийн одоо илэрхийл болсон алтан нар сар, мөнгөн сарны дүрсүүд бол гарсан. Археологийн үнэт олдврууд тухайн үеийн амьдралын тодорхой мэдээллүүдийг түүх судлаачид өгдөг гол зүйл. Тэр мэдээллээс харж өвөг дээдсийн амьдралын хэвшил, хэрэглэж байсан эд зүйлсийн ур хийц, аж байдал, амьдралыг таньж мэдэж болдог. За гэтэл археологчдын судалж амжаагүй үнэт олдвруудыг хууль бусаар ухаж эвдэн сүйтгэж түүхийн гэрч болсон олдвруудыг хулгайлагчид ойширч байгааг археологчид хэлж байсан юм. Улгаан ийм аллагын ажиллагаа явагдаж байгаа. За миний хувьд гэхэд бол 2-3 ийм тодорхой жишээтэй энэ жилийн хувьд бол таарлаа шүү дээ. За энэ бол манай одоо археолог гэх юм уу соёлын үеийн судалгаа, за түүний хадгалт хамгаалтын өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал байгаамаа. Энэ дээр бол дөрвтэй ийм шийдэл бол үнэхээр шаардлагатай байна. Монголын археологчид эх онд археологийн олон шинэ үнэт олдвруудыг судалж малтан гаргаж ажиллахаар төлөвснөө хэлж байлаа. За тэр дундаа Хүннэг үеийн судалгаанд тулгамдж байгаа бичиг үсгтэй хөшөө дурсгал, олдвор олдчихвол хэл шинжлэлийн хувьд хоосон орон зай болсон нэг нууцыг тайлж дэлхийн техник судлаачдын анхаарлын төвд орох боломж байгааг дурдж байлаа.